ID-гаараа ороод өөрийнхөө оноог, багийнхныхоо оноог шалгах арга зааж өгнө. Фон штэ тий. Тэгэнгүүт iPhone юм чинь Safari-гаараа ороод одоо ингээд Greenway Global CMN гэдэг тий. За ингээд сайтаараа оронгуудаа баруун гар талын энэ гурван дээр дараад нэвтрэх офис гэж орж ирнэ. За энэ дээрээ мессежээр ирсэн мессежээр ирээгүй бол мэйл дотор ч юм байгаа. За одоо жишээ нь ингээд нөгөө байн гурдаг болохоор эхний 4 оронтой тоог ID-гаа хийчингүүд шууд одоо ингээд нөгөө нууц үгээ хадгалсан болвол одоо ингээд нүрний чинь кодоор уншаад шууд орчдгоо гэсэн. За ингээд миний нууц үг шууд хадгалагдсан байн гурдаг учраас ингээ 10 13-гийн эхний ID-ийнхаа 4 оронтой тоог хийнгүүд гараад ирж байгаа ч. За тэр нь дарангууд за ингээ шууд автоматар орчдөг. За ингээ ногоон дээр нь дараад ID руугаа орноо. За ингээ оронгууд чинь Greenway руу орчиж байгаа. За тэгэнгүүт миний офис гэж байгаа. За миний офис дээрээ дараад миний бизнес дээрээ дараад миний баг гэж байгаа. За миний баг руугаа ороод за ингээ доошоо явангууд одоо жишээ нь ингээд миний баг руугаа оронгууд энэ хараа 2 спонсорч нэр гарч ирдэг болохоор ингээд энэ дээр ингээд спонсор гэдэг чинь нэр харагдаж байна. Утасны дугаар нь харагдаж байна. За одоо энэ дээр нь ингэж дарж агаад одоо жишээ нь хэрвээ түрүү сард би хэдэн оноо хийсэн бэлээ. Одоо жишээ нь ингэдэг ч 6 сар дараалал идэвхжлтийн 50 оноогоо хийгээд 5 шатлалын бэлгэнд хамрагдах байгаа хүмүүс байдаг тий. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр миний одоо энэ сарын 5 шатлалын бэлэг орж ирсэнгүй өдр гэдгээд идэг. За тэгэнгүүт яах нь вэ гэхээр энэ дээрээ дараад чинь ингээд түрүүхээ саруудын за одоо жишээ нь миний орсон байгаа ID жишээ нь 25 оны 6 сард бүртгүүлсэн байгаа. За тэгэнгүүт 1 сарынхаа идэвхжлтийг одоо жишээ нь одоо бол ингээ 2 сар байлаа гэж бодоход за ингээ харчингууд одоо өөрөө чи оноо энэ хараа 1609.9 оноо гэд хийсэн байна гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүтээ одоо жишээ нь 12 сараа харъя гэвэл дараад орчин одоо 2 дугаар сар болж байгаа. Яаж харах вэ гэдэг юм яригдчихэж байгаа шүү дээ тий. За тэгэнгүүт одоо жишээ нь энэ өөрийнхөө нэрийг харангуут өөрөө чинь багт 98 хүн байна. За энэ доор талынхын дараагийн хүн болохоор ногоон байна гэдэг чинь энэ хүн багтаа хүн бүртгэсэн байна гэсэн үг баггүй юу? За тэгэнгүүт энэ дээр ингээд дарангуут энэ хүний баг харагддаг. За тэгэнгүүт энэ одоо дорж утхан жаргал гэж хүний баг одоо жишээ нь одоо 1-р игнэнд нь байгаа хүн бас багаа задлсан байна шүү дээ. Ингээ харангууд ингээд нийт багийнхаа задрахааг ерөнхийдөө бол харж болдгоо гэсэн. За тэгэнгүүтээ өөрийнхөө идэвхжлтийн оноог харна. За ингээ явангууд за өөрийнх нь 1253.2 оноо байна тий. За багийнх нь бүх хүмүүс ингээ өөрийнх нь өндөр оноотойгоос за дараагийнх нь хүн өөрийнхөө ID дээр 342.2 оноотой. За энэс доошогоо ингээ харангууд за одоо жишээ нь энэ 0 байна гэдэг чинь энэ хүн одоо жишээ нь өөрийнх нь багийн хүн энэ одоо 1-р игнэнийх нь хүн багаа доош нь задлцсан. Одоо жишээ нь энэ хараа 69.9 гэдэг чинь энэ хүн өөрийнх нь багт нэг хүн байна, оноогоо хийцэн байна гэсэн үг байхгүй юу? А гэтэл энэ хүн өөрөө 0 байна гэдэг чинь идэвхжлтийн оноогоо хийгээгүй байна буюу энэ хүнээс нь бэлэг цалин орохгүй гэсэн. Ингээд энэ доошоогоо ингээ багаа гүйлгэнгүүд одоо энэ хүмүүс бүгдээрээ 50 оноогоо хийцэн байна гэдэг чинь нэг бол эхлэлийн багцаар энэ сард орсон байгаа. А нэг бол энэ хүмүүс 6 шатлалын бэлгэндээ хамрагдж байгаа. За арийнхын тоонууд ингээд өндөр биш байгаа учраас багаа хөгжүүлээгүй буюу багтаа шинээр хүн бүрцээгүй байгаа юм байна гэдээ ингээ харчиж болно гэсэн. За тэгэнгүүт одоо жишээ нь энд ингээ 17.6 16 11 гэсэн ийм оноонууд байгаа үстэй. Тэгэх юм бол энэ хүмүүс рүүгээ утас руу нь яриад за энэ хүмүүсийн утасны дугаарыг хаана харах вэ гэхээр энэ дээр ингээд дарангууд шууд ингээ энэ хүний утасны дугаар гараад ирдэг. За тэгэхээр энэ дээр нь дараад мессеж болно, утсаар ярьж болно тий. Та 50 оноогоо гүйцээх үү, танд одоо 40 оноод байна, 30 оноод байна гэд ингээ хэлчихнэ гэсэн үг. За тэгэнгүүтээ өөрийнхөө одоо жишээ нь энэ доор байгаа 0 байгаа багийнхаа бас бүх хүмүүс рүү мессеж чиж болно, утсаар ярьж болно тий. За тэгэнгүүтээ одоо энэ сарынхаа идэвхжлтийг хийх үү, тийм оноо хаагдах чинь тэгэх чинь гэх чинь. За тэгэнгүүт энэ дээр бас нэг юм байгаа. Тэгээ тараа хасагдсан шинэ хэрэглэгчид алдаж буй гэрээнүүд гинэ. За тэгэнгүүт яах вэхээр одоо энэ хараа ногоон байгаа хэрэглэгч рүү шилжих байгаа юм байна. Тэгэхээр та хэрэглэгч рүү шилжихгүй тул 50 оноогоо хийх үү гэж асууна. За тэгэнгүүт энэ доор цэнхэр өнгө байгаа. За тэгэнгүүт энэ нь яаж юм гэхээр
гэрээнд бас хэрэглэгч рүү бүр шилжчихсэн гэсэн үг. За ингээ хүмүүсээ харчдаг. За түүнээс гадна өөрийнхөө багийн оноог одоо ингээ доош нь явуулаад харангууд одоо энэ бага цолчин харагддаг. Одоо жишээ нь хамгийн дээдл чи өөрөө чинь ID-гаар орсон учраас өөрөө чинь ID дээр ингээ лидер цол гэж харагдаж байна те. За тэгэнгүүт өөрөө чинь нэгдүгээр игнүүнд S1 цолтой хүн байна. За тэгээд энээс доошоо 750 оноо чи S1-тэй болдог учраас ерөнхийдөө бол юутай цолтой хүн байхгүй наа гэж харчиж болно гэсэн. За тэгээд нэг S1-ийн цолтой хүнтэй нийт 3700 оноотой. За энэ сард ингээ 23 шинэ хүн бүртгэсэн байна. За 12 хүнийг ID-гийн сэргээсэн байна гэж харагдаж байна. За түүнээс гадна сар дуусах төхөөд ирэнгүүт өөрийнхөө цалин харж болдог. За миний офис руугаа ороод энэ statement гэдэг дээрээ дарна. За ингээ statement руу дараад оронгууд доошогоо явангууд одоо энэ сарын чинь цалин 3,629 мянган гарахаар харагдаж байна те. За тэгэнгүүт энэ баруун гар талынхаа дээд буланд гурвалжин байна гэдэг чинь энэ бол эцсийн дүн биш. Сар хаагцсны дараа энэ нэг бол багасна, нэг бол нэмэгднэ гэсэн үг. За тэгэнгүүт энэ одоо хүн маань 2025 оны 6 сард дэлсэн байсан шүү дээ. Тэгэнгүүт 6 сараас хойш нийт гэрээний компанид бүртгүүлж орсноос хойш 15 сая төгрөгийн цалин авсан байна. Энэ доор харагдаж байгаа. За түүнээс энэ 2026 оны эхэлснээс хойш одоо 2 сар гэдэг чинь 2 сарын дотор ингээд 6 сая 500 мянган төгрөгийн цалин авсан юм байна. За одоо 2 сарын оноо 3 сарын 6-нд таагдахад 3 сая 600 орчим төгрөг гарахаар байна гэж харагдаж байна. За тэгэхээр энэ цалингаа хараад за би багийнхаа оноог одоо жишээ нь тэр идэвхжлэлтэй хийгээгүй байгаа хүмүүс магадгүй 750 1500 оноотой болох гэж байгаа, цолтой болох гэж байгаа хүмүүсээ цолонд нь үргээ дэмжих юм бол энэ цалин нэмэгдэх юм байна гэдэг зүйлийг олоод харчиж байгаа учраас эндээс ингээд өөрийнхөө оноог харчдаг гэсэн үг. За тэгэхээр энэ миний офисынхоо маш сайн ухаараа энэ дотор ч зөндөө юм байгаа. За тэгэнгүүтээ миний санхүү гэж байгаа те. Тэгэнгүүт энэ миний данснууд гэдээ орно. За ингээд миний дансрууд руу яваад оронгууд өнөөдрийн байдлаар дансанд чинь хасахтай байна гэдэг чинь мөнгө байхгүй байгаа юм байна. Гэхдээ одоо урьдчилсан байдлаар сая 500 мянган төгрөг хэрэгжилж болох нэ гэсэн үг. Дотоод данснаас төлбөр хийгээд за тэгэх юм бол түрүүний харуулсан цалин чинь баг гарна гэсэн үг. Ягаад тэгэхээр урьдчилж гарсан цалингаа ашигласан байна гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт энэ баруун гартлын суман дээр дарангууд бэлгийн данс чинь гараад ирнэ. Бэлгийн дансан дээр гарангууд за ингээ 800 мянган төгрөгийн одоо бэлэг ашиглаж болохоор харагдаж байна. Энэ одоо хасахтай гарч байна гэдэг чинь оноо хаагдахад өөрийнхөө хувийн одоо ID дээр хийсэн борлуулалтаас орж ирсэн бэлэг гэсэн үг байхгүй юу? За тэгээ мэдээч хэрэг энэ бэлгийг чи өмнө одоо ингээ зөндөө ашигласан байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд хараар ингээ байж байна гэдэг чинь энийг ашигласан бэлэгнүүд. За энэ 1-р сард ингээ сая төгрөгийн бэлэг орж ирсэн байна. Бэлгийн дансаа ингээ доош нь явуулаад харчиж болд юм. За тэгэнгүүт энэ бэлгийн 1 сая төгрөгийн 1 сард орж ирсэн бэлгээ ингээд 150 355 төр гэдэг ингээ хассан байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлд 800 мянган төгрөгийн бэлэг хассан байна гэсэн үг. За яг түүнтэй адилхан цалингийнхаа задаргааг бас ингээ гүйлгээд доош нь харчихна. За тэгэнгүүт яаж юм тэгэхээр түрүү сарын 1-р сарын цалин 3 сая төгрөг орж ирсэн байна. За 3 сая төгрөгөө авцсан байна. Тэгээд дараа нь орж ирсэн мөнгнөөсөө 8700-аар дотоод данснаас худалдан авалт хийсэн байна. 99 мянгаар худалдан авалт хийсэн байна. За ингээд өөрийнхөө санхүүг бас ингээд хараад хянаад яваад ах боломжтой гэсэн. За тэгэхээр энэ миний офис дотор ч ерөөсөн маш их юм байгаа гэсэн. За одоо жишээ нь ингээд эко дэвшилт гэж байж байгаа чинь доороосоо 2. За одоо энэ лөө ингээд яваад оронгууд 2026 оны үр дүн гинэ. Энэ зөвхөн минийх гэж байгаа зэн дээр энэ бол зөвхөн өөрийнх чинь. За тэгэнгүүт 120 литр хэмээн бодис хараа байгальд хаяагүй гэж гарч ш та. За одоохондоо гялгар уутан дээр 0 байна. 302 шиг пластик сав баглаа буудал хог тайр хаяхаас хэмнэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манайх ч одоо нэг шампунь нэг пластик сав гэж ойлгож болно шүү дээ. За тэгэнгүүтээ 35699 төгрөг ховор ан амьтан хамгаалах төсөл таньдуулсан байна. Энэ бол зөвхөн энэ хүний үзүүлэлт. За энэ миний гэдгийнх нь ардтал дээр нь энэ дээр нь ингээд дараад оронгууд багийнх нь харагдана. За багийнхын харангууд 2026 оных
За ингээд бас 760 те 73,000 төгрөг ингээд байж байна. За тэгэнгүүтээ энэ дээрээ дараад бас 2025 он манай харчиж болно. За тэгэх юм бол яах вэ гэхээр багийнх нь 2025 оны үзүүлэлт нь юу вэ гэхээр 1598 литр химийн бодис засархаас урьдчилан сэргийлсэн байна. 7 м куб гялгар уут байгаль дээр хаяхаас урьдчилан сэргийлсэн. За ингээд 3520 ширхэг пластик сав баглаа бодол те. Одоо би Greenway-гийн гишүүн болж Greenway-гийн бараа бүтээгдэхүүнийг хүмүүс түгээгээгүй байсан бол 3520 ширхэг ийм пластик сав баглаа бодол өнөөдөр ингээд зөвхөн хог дээр хаягдах байжээ. За ийм мөнгөндөн ховран амтан хамгаалах юунд хандилагдсан байна гэсэн. За тэгээ нэг иймэрхүү юмнуудаа маш сайн хараад авчгаа. За тэгэхээр хамгийн гол юм чи юу вэ гэхээр баг. За ингээ багийнхаа хүмүүсийг хараад за тэгээд энэ дээр нь дараад утасны дугааруудыг олж аваад бүртгүүлсэн он сар нь харагдаж байна, ID нь харагдаж байна. Ингиж хүмүүсээ одоо нөгөө эргэх холбоо үүсгэж утсаар ярьж тойголдог байгаа шүү.